Амьд мэд сэтгэл эзэмдэм бүх цаг үеийн хамгийн анхаарал татам домог. Леонардогийн гэх 15 зураг байдаг. Хэрвээ ийм зургийг олсон гэд ярих юм бол яг л тэнийг хүн шиг харагдана. Энэ бол урлагийн зах зээлд тохиолдсон үнэмшгийн аргагүй явдал. Сайн зурагч биш шүү дээ. Би энэ зургийг олоод Леонардогийн нэрээр оруулсан. Мартагдсан Сальватор Мунди буюу ертөнцийг аврагч. Яагаад ч юм энэ зураг миний анхаарлыг татсан болохоор худалдаж авахар шийдсэн юм. Зураг маш их гэмтсэн учраас сэргээн засварлахад их ажил орсон. Гар минь чичирч эхэллээ. Леонардогоос өөр хинч ингэж зурч чадахгүй. Зургийн 90% сэргээн засварлах үеэр зурсан учраас орчин цагийн зурагт тооцно. Нэг сэжигтэй байна. Шал утгагүй юм. Бид зурагт хит улаан туяа, эрентгийн гээд технологийн дэвшил бүхий бүх аргаар шинжилгээ хийсэн. Баталгаа ажуулсан шүү дээ. Хөөх. Бурхан минь. Леонардотой холбоотой гих ёстой. Мастрын гараараа бүтээсэн бүтээл мөн бол үнэлэгдэшгүй гэсэн үг. Багада $200 сая хүртэх ёстой. Энэ бол эрэгтэй Мона Лиза дэлхийд даяараа худалдаж авахыг эрмэлзэж байгаа. Би хэлэлцээр төрхийн тулд нэг покерчин найзыгаа хөлсөлсөн. Энэ бол арилжааны тоглоом. Энэ чинь урлаг, мөнгө биш, ауга бүтээл шүү дээ. Мөнгөтэй хамаатал болж ирвэл дэлхийд даяараа чулуун сүхэд арзгандаг хорхоо шиг болдог. Цөлд байрлуулж жуулчдыг татсан ч болно. Энэ бол урлаг биш, дэлхийн улс төр. Бүгдээрээ л мартагдсан Леонардо да Винчиг үзхийг хүсдэг. Үнэн ямар байх нь хэнд ч хамаагүй. 240 сая. 300 сая. 400 сая. Зарагдлаа. Энэ бол урлагийн ертөнцийн түүхэнд хамгийн өндөр үн хүрсэн зураг. Тэр зураг одоо хаана байна хэн ч мэдэхгүй.